Хамтдаа очиж айл сормоос хийцгээе. You don't like it? Хоёр багаагаа найзындаа үлдээчээд явж гин. Газ цаг 30 минут. In a quarter mile, take Okay. Дуусчлаа. Одоо тэгж болчихлоо. 6:10 гээд ирсэн. Одоо 7:30-д басан байна. Гэлзүүлсэн байна. Хамаг юмаа чихэж аваад айл оччихээрээ хамаг юмаа авч явж таарад байдаг. Ороо авч явна, гэрлээ авч явна. Сандлаа авч ирэхээр арай л иххэн болчих гээд. Тэгээ яг өөрөө сандал явах болохоор амар хэцүү. Сая яг айлын нөгөө сандал нь яасан ч ийм өндөр тэгээд би бүр ингээд бүхтийж хийгээд бэд ямаа тэгээд одоо орой алсан байна. Одоо хайрч гяас хүүхдүүдээ авъя. Ийм гоё айл байд юм. Virginia мужи Маклин гэдэг газар явж байна. Гараад ирсэн жаал хэдийг харах болсон байна. Өдөр ажлынхаа дараа хийгэрж байгаа ингээ ядраад идэв. Одоо 7:44 гэдэг чинь өглөө би бас л яг өдөөд өглөө 7:44-д боссон гэхээр 12 цаг тасралтгүй ингээд ажилласан болж байгаа байхгүй юу. Тэгтээ би саяны айлд очихороо надад угаасаа ганц л очиж хийдэг айл байдیں۔ Саяны гадаад эмэгтэй. Бус хүмүүс нь бол манад ирдэг. Яг манай гэрээс нэг 20 минутын зайтай болохоор би зүгээр хүрээд ирдээ. Тэгээд ирснийхаа хүчин бас аваа их мөнгө авдаг. Би ер нь бол нэг хүнтэй хийдгүү энгийн сормосоо $50 хийдэг. Тэгээд саяны ихч болохоор бас энгийн сормос хийлэгдэг. Тэгсэн мөртлөө надад $120 өгдөг. Би өгн 100 гэд хийлдэг. Тэгтээ надад $20 гарын мөнгө өгөө $120 өгдөг юм. Тэгээд сая 10 оны чаленж хийсэн чинь хүмүүс аягүй хөвдсөн. Урд нь үздэг байжгаад үзгээ болсон хүмүүс маань үзсэн. Шинээр хүмүүс бас үзчих хийсэн байлээ. Маш гоё урмын өгөөд авсан хүмүүсээсээ 10 оны хав байсан та нартай маш баярлалаа. 10 оны турш би юу ойлгосон бэ гэхээр ер нь бол YouTube-ийнхаа алгоритмыг би бас ер нь мэддэг л байсан л та тууштай хийх ёстой гэдэг. Гэхдээ ингээд өөртөө нөгөө шалтгаан тавьсан би завгүй байна, амжихгүй байна гэдэг шалтгаан тавьснаас болоод ингээд заваа гарахаар хийдэг. За нэрээ нэг хийдаа гэж тэгжил хийдэг байснаас биш яг ингэж ажил болгож би хийх ёстой, ер нь хий гэж тэгдэггүй байсан байлаа. Тийм ч учраас ингээд 3 жил хийж байгаа мөртлөө яг баг гэж би голоогүй шүү. Зүгээр 3 жилийн хугацаанд ер нь бол маш олон subscriberтай болох боломжтой шүү дээ, тэ. Би өөрөө нөө туушгүй байнга хийгээг үсэхгүйгээсээ болоод одоо нэг 5000 болох ч 5000 subscriberтэй болох ч би тэр хүмүүстэй маш их баярлалаа гэж дахиад хэлмээр байна. Тэгээ би юу ойлгосон бэ гэхээр ер нь дахиад хийх юм байна, өдөр болгон хийх юм байна. Өөртөө нэг дахиад нэг чаленж гаргадаг юм аа тий. Би бүр эхлээд 30 хоногийн чаленж хийчихсэн байхгүй юу. Тэгснээ бас арайж 30 хоног бол тэг барахгүй л байсан мэлээ л дээ. Би сая 10 хоног яг өдөр болгон хийсэн. Ихэнхийг нь яг бичээл маргааш нь тэр өдөртөө янзлал маргааш нь хийж исэн. Тэгээд хэрвээ 30 өдөр гэсэн бол бас л чанга байх байсан мэлээ. 10 хоногоо ер нь бол арай гэж дуусгасан. Тийм. Гэхдээ жоохон байж байгаад би дахиад нэг өөртөө чаленж тавина.
юу хийж болох вэ харин жоохон гоё сонирхолтой бас нэг үзүүштэй ч юм уу юм хийчмээр байд юм л да. Тэгээ яг миний нөлөөлмөр байдаг юм YouTube хүмүүс үзэж байгаа юм чи олон үзэхэд юу нөлөөлмөр байдаг вэ гэхээр мэдээж нэгдүгээрт эерэг инээрэг гоё уусаа хүний амьдрал болгонд хэцүү асуудалтай нийгэм тэгээд хар бараан зүйл зөндөө байгаа учраас нэг үзэхэд нэг тайвшрал авдаг ч юм уу ялангуяа ээжүүдтэй зориулсан л гэж би хувьдаа хийж бодсон юу гэхээр хүүхдүүдтэй ээжүүд за жоохон хүүхдүүдтэй тусмаа ээжүүдтэй айгүйх ганцаарддаг би ч гэсэн өөрөө 3 хүүхдээ ээж учраас тэр болгоныг мэддэг тэгээд нэг заваараа хүүхдээ унтуулангаа ч юм уу хүүхдээ унтуулчаад нэг YouTube басангууд тэнд ч гэсэн бас нэг ээж ингээд байж ин даа гэж бодоод хантай байгаасай л гэж боддог гэх юм уу тэгээ үзээд нэрээ ингийч гэдэг юм уу нэг жоохон санаа аваасай ч юм уу тэгжэл хийдээ тэгээд тэгхтээ бас нэг худлаа хуурмаг хүний өөр хүний дүр тоглоод тахгүй яг зүгээр байгаагаараа л ингийн нэрэл бай гэж бодъё. Тэгэхгүй бичлэг болгондоо зориулаад нүрээ будаал хувцас солиол гэрээ цэвэрлээл тэгээ хүүхдүүдээ чимээгүй бай гэж. Би тэгтээ хүүхдүүдээ чимээгүй бай гэдгэлтэй гэдэг. Би бичлэг хийж чимээгүй бай гэд хэлдэг юм гэдэг. Нэг ламер төгс төвлөр юм харуулхад байхгүй зүгээр л энэ хүн чинь бас адилхан л нүрээ бодаа үнийг ээж ингээд ярьж ин даач гэдэг юм уу. Зүгээр л нэг надтай видео кол хийж байгаа ч юм шиг мэдрэмж аваасаа л гэж хүсдэг. Тэгээд маш олон хүмүүс тэгтээ яг тэгж миний бодсныг хиймээр байсан юм маань ойлгож үздэг юм байлээ. Энэ 10 онд комментуудаа уншаад хүмүүстэй хариу бичээд явахад айгу гоё байсан. Нэг гоё амар сонин танихгүй хүмүүс ингээд дэмжээд урмын үг хэлэх амар сонин гоё мэдрэмж өгдөг л та. Таних хүмүүс ойр татны хүмүүс магтахаас илүү ташаал танихгүй хүн тэнд наваг ингээ үзээд амар гоё жоохон ч гэсэн тэр хүний цагийг 10 минут ч гэсэн 10 минутынхаа влогоор сэтгэлийн нэг тааламж өгч гэнэ гэж бодохоор гоё байдаг. Тэгээд тэр хүн зорж надад зориулж мессеж бичээд коммент бичээд гоё талархаж байгаа ингээ бичгээр аягүй гоё байдаг. Тэр болгоныг үзэхээр нэг гоё зорилго маань биелж байгаа юм шиг санагдаад тий. Ер нь миний амьдралд ирсэн учир шалтгаан энэ ч байсан юм шиг. Ер нь энэ юм биш үү гэдэг. Тэгээд хүн болгоо нэрээ хорвоо дээр ямар нэгэн зорилготой л ирдэг гэж боддог шүү дээ. Тэгэж минь ёо солиотой юм чи юм байна. Юу энэ Америкийн хурдны замтай амар шүү. Би харахад маш ялангуяа машин байгаа айгүй айдий. Жоо хараа мод болохоор одоо ингээд баян бас хийнэ. Гой санаануудаа хуваалцаж байгаарэ. Ингэж тгийч гэд бичиж байгаарэ. 7 хоногт 2-3 влог хийх гээд хичээнэ.